Сая ерөнхий сайд хэллээ. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, дэлхийд дахин дайны нөхцөл байдлаар ажилд амьдах шаардлагатай болж байна. Өдрөөс өдөрт байдал улам хүндэрч байгаа. Сарын өмнө нэг баррел нефтийн $67 байсан бол өнөөдөр $120 болж бараг 2 дахин өссөн байна. Цаашдаа улам хурцдах юм бол $200 төгнө. Нефт бүтээгдэхүүн бүх юмны суур үн байдаг. Үүнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүн өсөх юм маш том эрсдэл бий болж байгаа. Тэгэхээр энэ цаг үед харамсалтай нь одоо тийм үү? Энэ бүхнийг үл тоож өөр улс төр гэж улсаа бодоогүй, төрөө бодоогүй, ард түмнээ бодоогүй улс төрчлөөр хэрэгс хэтэрч өнөөдөр улсын хурлын үйл ажиллагааг гацаанд оруулж байгааг харамсаж байгаа. За Монгол улсын ерөнхий сайдаас үүнтэй холбоотойгоор улс төрийн бас эрд зориг гаргаж, улс гэрээ бодож, Монгол улс үндэснийх нийтлэг хэрэг шиг бодож өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж өргөдлөө өгч одоо өөрөө чөлөөлөгдөх гэж байна. За энэ шийдвэр Монгол Ардын намын удирдах зөвлөл Монгол улсын их хурлын Ардын намын бүлэг бас одоо зөвшөөрч байгаа. Засгийн газрын кабинетээс засгийн газрын галтгой орж ерөнхий сайдын бас галтгой орж ажилласан хүнийг хэдэн зүйлийг бас хэлэх ёстой. За юуны өмнө засгийн газар ерөнхий сайд хэллээ. Эдийн засгийн өсөлт 6.8% төрсөн. Монгол улсын валютын нөөц $7 тэрбум болж Монгол улсын одоо түүхэнд байхгүй өндөр нөөцтэй болсон. Монгол улсын зээлч зэрэгэл 2012 оны төвшөнд одоо хамгийн өндөр байсан төвшөнд одоо 14 жил дараа хүрч байна. Ийм бас өөдрөг үзүүлэлтүүд гарсан. Засгийн газар хэд төвлөрсөн одоо хөөсөрсөн зардлаа даахаа болсон одоо дангаасан төсвийн зардлыг 3 их найдаар бууруулсан. Дарга нарын тоог 400-аар цөөлж үндэсний хороо зөвлөл 58 байсныг 29 болгож 2 дахин бууруулсан. Улсын төсвийг одоо боловсруулахад анх удаага ард түмнээс асууж 400 гаруй мянган иргэдийн саналыг сонсч төсвөө боловсруулж зам одоо багш эмчнэрийн цалин одоо түүхэндээ байхгүй одоо хэмжээгээр нэмэгдүүлсэн. За мөн одоо зөвлөлт харжлыг их хурлын дарга багтаач хийж анх санаалж хэрэгжүүлсэн. Өнөөдөр бас зөвлөлт харжлыг улс орон даяар эхлүүлж баялагийнхаа эзэн Монгол байх, Монгол хүн байх энэ одоо санал асуул улс орон даяар зохион байгуулж байна. Хийсэн ажлаа хэрэгжүүлэх зорилттой асуудал бэрхшээлээ бас одоо шийдлээ ард түмэндээ тайлгнадаг ерөнхий сайд байсан. Энэ одоо энэ дээрээс 14 хоног болгон их хурлын гишүүдтэй одоо мэтгэлцээ хийж байгаа ажил болж байгаа болохгүй бүх зүйлээс илэн далангуй нээлттэй ярьдаг ийм ерөнхий сайд байсан. За Монголын ард түмэн байгалийн баялгаасаас өртөө үлдэх биш тийм үү? Өв хүртдэг байх бодлогыг хэрэгжүүлж, санаачилж, эхлүүлж оюутлын хөрөнгө оруулагч талд одоо хатуухан одоо шаардлага тавьж ард түмнийхээ эрх ашигын талд одоо бат зогсож зоригтой одоо бас үгээ хэлж тодорхой үр дүн гаргаж байсныг одоо хажууд нь байсан хүнээс би бас ам бардам хэлнэ. За монголчууд стратегийн орд газруудаас 60-аас доош өгөөж хүртдэг байх хилцлийг одоо хувийн хвшлийнхэнтэйгээ ярилцаж ойлголцож одоо бас хэлэлцээрийн шинээр сууж Монголын ард иргэдтэй Монголын төрдөө ашигтай хилцлийг эхлүүлсэн. 20 жил одоо гацсан энэ ажлаас тодорхой үр дүн гарч байгаа. За мөн одоо 40 жил яригдсан зис хайлуулах үйлдвэр. Энэ одоо стратегийн хөрөнгө оруулалт шалгуул зис хайлуулдаг одоо анхны одоо томоохон төсөл хэрэгжих энэ ажлаас эхлээд явж байгаа. За Эрдэнэс 5-7 нүүрсний хулгайтай холбоотой 500 одоо 81 гэрээг одоо ээлтөд болгох ажлыг хийж хэрэгжүүлсэн гэдэг олон зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Тийм болохоор энэ эхлүүлсэн ажлыг цаашдаас үргэлжлүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайдын бас кабинеттэй багтааж ажилласан талархлаа илэрхийлье. За таны бас Отхон баяр шүү.